Хямрал. Том битэлтэй. Гэтэ том биенээс цаашгүй. Эдгээр жинхэнэ хүч гэж юу гэдгийг харуулъя. Бие жаахан халаан. Одоо энийг харж бай. Чи зүгээр нөөж. Очлоо найзаа. Хор туухай чинь хүнд штэ. Байна уу эмч? Энд нэг бяцарсан талх байна. Би уусчлоо. Оо, ноён талх яагаад оройтой байгаа юм бол? Тийм ээ. Ноён талха та яагаа вэ? Хэдий хүчтэйгээс болоод гараа хуучглаа. Эсэмэнд байгаа л боллоо доо. Зайлшгүй юм асуусан доочлаарай. Гэхдээ хэн үс засах юм? Усуу чи засчихоо. Би юу? Санаа зовлтгүй. Би чамайг гараараа сайн чиглүүлээд өгнө. Мэдхгүй. Яаж хоолоо идэх гэж байгаа юм бэ? Чамайг надад туслана хаа гэж тооцоолж байлаа. Юу? Эсвэл зүгээр л өлсөд өгчих. Өршөөгөрөө үсээ засуулах гэсэн. Тав тамарил. Миний чадварлаг шав сүү өнөөдөр чамд үйлчилнэ. Ноён талха би сайн байж чадах болов. Битгий санаа зовоо. Зөөлөн талах юу яадах юм бол зүгээр миний цааврыг даг. Би юу хийж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Ямар үсчин 3 инч кремнээс эхэлж байсан юм бэ? Эхлээд яг 2.5 инчээр шүрших ёстой шүү дээ. За. Үзээлцэг 45 градусын өнцгөр тавих ёстой. За ноён талха. Нэг инчийн зайтай байх ёстой. Наа шоколадны үрмгээр хачим хийгээд байна. Мундаг сахарыг тэнгэрээс бууж угаа цасан хэрэг шиг цацаач. Улаан буутай минь уурандаа шаргадах. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Ихтэй зан гэж хэлчихлээ. Энийг л эстет гэдэг юм штэ. Сайхан хооллоо. Шоко хаачх нь вэ? Гүн намайг хооллохгүй юм уу? Юу? Би гараа хөдлөж чадахгүй шүү дээ. Шоко надад туслал да. Оо. Шоко? За. Махыг ширхгийнх нь эсрэг зүсэх ёстойг мэддгүй юм уу? Тэр ямар хамаатай? Яаж ч зүссэн хотод руу ч лорно штэ. Ямар хамаатай юм бэ гэсэн үү? Зүсэлтээс нь шалтгаална. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Яагаад ганцхан мах өгөөд байгаа юм бэ? Ногоо бас идмээр байна штэ. Бат логон дургуг минь мэдсээр байж. Гот хайвшраа. Энд бүр дасчихлаа шүү. Баязара. Энэ хоёр хаачва. Сүү, шоко. Тоглохон бодоод гараад ирээ. Ганцаар минь орчихжээ. Гараач өргөж чадахгүй байхад яаж хаяад явдаг байна. Ноён талхнаас олж би хайцганда живж байгаа юм шиг л болчихлоо. Голдуу сайн санаж хэлдэгч. Тэрээс хэтэрлээ. Гэхдээ гайгүй болов. Гараа хөдлөж чадахгүй штэ. Ноён талхыг мэдэн штэ. Шарагчанд хийсэн ч амьд гарна. За хоёё. Цагаан эдэний каравка орцгоё. Амттан болгож энэ усан үзмийг идэмээр байх. Өөрөө идэх гээд оролдоод үзэхээстэй. Ямар ичмэр юм бэ? Би усан үзмэнд ялагдахаас татгалзаж байна. Төрөглөрөө би сохор болцоотой. Шин төрхтэй болмоор байна. Чаддагсан бол тусалмаар нэрмээ даанч гар болдгоо. Юу? Тэгвэл яах гэж үсчний газар ажилуулдаг юм бэ? Эндээс явах минь зүгээр. Эхлээд би хаягдсан, дараа нь хашгичууллаа. Тэр хоёр хааччихваа. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Хөлөөрөө хийсэн ч би илүү гэж арай л хатуудуулж буу та. Баяцаарай.
хөлөөрөө гинэ тийм ээ. Хөлөө ашиглаж болох юм байна. Талах байгаа бүхийг сурвалжан ашигладаг. Тиймээс хөлөө ашигладаг хэрэг аа. Тавтамаар. Цаг авалгүй уулчлуулж болох уу? Болохгүй яах вэ? Нааш ирээд суухгүй юу? Хөөе, юу болоод байна? Санаа зовлтгүй. Энэ миний тусгай арга барил байгаа юм. Тоглож байгаа байлгүй дээ. Бараг болчихлоо. Та үнэхээр чадварлаг юм аа. Хөлөөрөө зарчихлаа гэж юу? Ямар ч үс чинь над шиг ингэж чадна шүү дээ. Хартаа үнэхээр засчихлаа. Амьдралдаа ийм гоё үсний засалт харж байсангүй. Ээж, би бас хөлөөр засуулмаар байна. Ноён талах. Оливия Фиг Ньютон Джонсны дуу шиг дууч байхгүй маа. Тийм ээ. Гэхдээ л ноён талах ботогдоод болохгүй байна. Ноён талах зүгээр байгаа. Ой, энийг харсан уу? Тийм ээ, шууган тарж байгаа. Хүн болгон харсан. Хөлөөрөө ус засч үнэгээ төсөөлөд үсттэй. Юу гэнэ? Шоко, тэр ноён талах байна. Сүү, хурд усчны газар руу явцгаая. Хүлээж аваарай. Ямар гайхалтай юм бэ? Яг одоо би ноён талхны хөлөөрөө ус засаж байгаа газарт ирээд байна. Одоо гайхалтай чадварыг харцгаая. Тийм аа. Засчихлаа. Энэ зөвхөн талхны мөрөдлөг хөлөөрөө биелүүллээ. Ингэж чаддаг гэж мэдээгүй байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн үстэй. Одоо би өөрсдөө санаа зовж байна. Гайхалтай. Үсээ засуулмаар байна. Та хоёр яагаад танаас үгүй зогсоод байгаа? Сүү, яваа зорсон шоколад аваад ир. Шоко, утас өөрөө хариулахгүй шүү дээ. Мэдлээ ирэх мэ. Тэр мундаг юм аа. Ноён талхаа асууж болох уу? Юу хийгээд байгаа? Харахгүй байна уу? Миний алдарт хөлийн тайралт. Хэлээвз, би хөлөөрөө илүү байж чадна. Тэнгэр минь хөл ядарчихлаа. Сүү ирээд эндээс бариад. Байрч яах юм бэ? Ноён талхаа гарч идчихсэн гэсэн үг үү? Тийм ээ, айлэрт идэж гисэн. Гэхдээ хөлөөрөө засдаг гэж алдаршсан болохоор гараараа засаагүй юм. Хөөе, супер одод хэтэж шүтэн бэхэрчнийхээ орныг хугалдаггүй. Танайхаа ажиллаж байгаа юу? Тав тайморил. Миний харж байгааг Би харсан уу? харахгүй чадахгүй нэ. Хайвшраад хөлөө сул тавь. Харин би хөлөөрөө үсийг чин заснаа. Зайдас болгонд мандах өдөр байдаг. Зайцхан яах гэсэн бэ? Завгүй байна. Чамд өнөрдөх кекснүүд байгаа штэ. Дараа болё зайцхан, хоёулаа дараа тоглоё заа юу?
Чамайг тоогоод хоологч хамтаа олдохгүй байгаа биз? Иддээ гэцх найзаа. Ингээд зайцхны гарч салхилуулахгүй мó? Завгүй байгааг харахгүй байна. Сүүгээс асуу салхилуулна биз. Би ч гэсэн завгүй байна. Шоко өнөөдөр та салхилуулчих уу? Би л гарч салхилуулахаас зайцхан гарч салхилах уу? Битгий хүн дээр тусгаж аваарай. Ард үсчний газар их завгүй байгаа. Тэр хоёр нохойдоо анхаарал тавьмаар юм. Гэхдээ явандаа сайжрах байхаа. Амравай нүү. Ядарсан хөгшин мантун бууцэнд төрхөл амрааж болгосон болов. Амар ирэх мэ. Танд өөх юм хийгээд өгөх үү? Би бүгдийг харлаа. Юу харлаа гэж? Чи багтаа сүүний хайрцгаа урчсан юм байна шүү дээ. Сүү талаар нэг цасагдсан. Аавч хоёр чинь балмагдаж цочирдсан. Бүгдийг харж байна. Асгарсан сүүний араас их уйлсан. Тийм ээ, бүгд үнэн. Та мэдэж байна штэ, гэхдээ яаж мэдсэн? Би бүгдийг мэднэ. Ноён талхнаас юу харагдаж байна? Ичмэр зүйл байна уу? Их зүйл байна. Тайз харагдаж байна. Юу? Гэрэл төлгөн нүд сохдмор ялбач байна. Үдэгчдийн алга ташигч мэ сонсогдлоо. Ноён талх залуудаа жүжигчин байсныг та яаж мэдсэн юм бэ? Ноён мантун бууцны хүч хязгааргүй. Өнгөрсөн амьдралыг төдөөгүй бас ирээд өгч гэсэн хардаг. Талхны мохлог хотын хатан хүртэл ноёнд үзүүлж харуулдаг байсан. Дээрээс нь бидний амьдралын нүүр ус нэвтрүүлэгт зочноор оролцож байсан. Одоо надад өөр юм харагдаж байна. Өр бусын зүвийн энэ нохойны ирээдүй бас эзнийх нь. Зайдасхан яан гэж. Энэ нохойд санаа тавьдаг хэн нэгэн цамхагт ордонд амьдрна. Цамхаг орд. Эзэн хааны өргөн чүтэ. Мянган машины крашта. Арай болгон стейк хавчид хэмжээлшгүй баян амьдрал хүлээж байгаа. Зайцхны эзэн гинэ. Үнэн гэж юу? Бүгдийг харж байна. Нэг нь ч худлаа биш. Зайдас хаан хоолой дээрээ. Үгүй шүү. Наадах чи нэгдэж болохгүй. Зайцхан бүр гоё хоол идэх хэвээр. Дандаа л иддэг штэ. Зайцхан хамгийн чанартай гиднэ. Амтад борцолсон үхрийн мах. Наашир бицхан найзаа. Энэ бас органик юм шиг байна. Зайцхан хаач гээд байгаа юм бэ? Хүрээ дөрвөн найзаа. Зөвхөн чам зориулж үхрийн авирганы махан стейк хийлээ найз минь. Байцаараа зайцхан миний авчирсан хоолыг идэх гэж байсан шүү дээ. Наад хогийг чинь идэхгүй. Борцолсон мах гэдсийн өвдөгчгөн. Маа, идэрэ. Идэ чам зориулсан юм. Зайцхан гарч салхилах уу? Хардаа чиний шин хөзөвч. Өхөрдөм жаахан хөлийг чинь хамгаалнаа. Ха? Шинийхэн гутлаа өмсөөрэй. Та яах гээд байгаа юм бэ? Зайцхан шагаага булгалчгаад байхад тоож хараагүй үсттэй. Өдөр болгон дасгал хийж байх ёстой штэ. Хардаа хамгийн мундаг залуу зориулсан тэжээвэр амтны тэрэг. Гаяцгай, манай энтгийн юунд чи хамгийн дуртай? Хөвгөлтэй байла. Дасгал хийсэн юм чид хоёулаа усанд орох уу? Хардаа жаалаа. Тэжээвэр амтны жакузита байна. 3 сарын цалингаар авсан юм. Гэхдээ би хайртай нохондоо зориулж авсан. Арай ван гэж нэрлээд угаа энэ хувиндаа усанд оруулах гэйгүй үсттэй. Санаа зовлтгүй. Аав чамайг авна. Хааш навч байгаа юм бэ ноён талхаа? Хөх! Харвуу? Хамаагүй дээр. Энд чинь юу вэ? Япон стилийн халуун аршаан. Зөвхөн зайдас л орно. Энэ чамайг халамжилдаг байлээ. Ноён талх.
Амар байна уу найзуудаа. Хөгшин мантун бууц энүүгээр өнгөрч явна. Ирэх юм ээ. Хардаа би зайцсныг сайн харж байгаа. Зайцсгаа чи миний нохой, тийм ээ? Наадах чинь худлаа шүү. Зайцхан минийх. Үгүй, би гэрт авчирсан. Тиймээс миний нохой. Үгүй, миний үс чинь дамжирдаг шүү. Энэ хоёр хоорондоо маргаж явахаар нохоогоо анхаарах хэрэгтэй байсан юм да. Тийм ээ, хилцээд тусална. Би зүгээр л ажиллаа хийж байгаа шүү дээ. Май, ярилцсан ясараа. Хамтран ажиллах таатай байла, дараа уулзъя. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм аа. Гайхалтай үсгэлэнтэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэгье. Сайхайлээ. Ноён талгаа таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юун чимээвэ? Фу, яасан бэ? Ноён талгаа зайдасхан угаалтар нуур нь өмжлөө штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вүлээ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингэ та хийм бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайдасхан нууранд унжглаа. Бомбор цондгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондгор зайцаа түр хүлээж өгөөрэй. Ноён талгаа Пан Шилён манай зайдасхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй биш ээ. Манай зайдасхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайдасхан биш шүү дээ. Зайц нууранд унжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа мó. Нөгөө ёо. Санаа битгий завдаа. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг. Тэр харал да. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалцаж байна. Юу? Зайцхныг усан дунд ачсан. Ноён талгаар нь алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсанда хоол энэ байна. За хоол ойд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайд цаачна вэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм уу? Эсвэл дэвсгэр дээр явах ямар уу? Алтан зайдсаа хаачихна вэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талгаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү. Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань давбуухан.
Хой сүү. Өөрсдийнхөө зайцыг авч ирцгээе. Мэдлээ. Бан шилёнгой. Алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэл ам татлаад байна вэ? Манай зайцыг эргүүлээд өгөөч. Зайдасаа эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайц биш ээ. Энэ золигтой яагаад чамт байж чадахгүй? Бид өөрсдийнхөө зайцсныг л санаад байна. За ойлголоо түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 300. 52 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Талхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад болгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Бан Шилэнгой. Манай зайц ийм ухаалаг. Мөн байна. Манай зайц мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Байж вэ. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болно. Манай зайдас мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Этник грифтэй. Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайдас бол байна. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор Зайдас. Чи нөгөө яриад байсан шокон байх нэ? Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талх та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өгөх. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдшилт болов хийцгээе. Үдшилтийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2. Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг 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 сагсараа саг 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 саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд үү? Тийм үү? Уучлаарай. Өдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудаснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр эрдэмтэн зайцаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү дээ? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирмэ. Ой, тавиачи. Ой, бан шилюнгаа. Бас л та хоёроо. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Бан Шилэнгой манай зайцганыг эргүүлээд өгөөч дээ. Гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү. Заа юу? За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Бан Шилэнгой энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яагаад дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм? Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтнэд тэрсэн. Айкондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч болно. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь.
Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдис. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үс чиний газрыг хамгаалах болно. Яагаад вэ? Ноён талхаа ингээд та зүгээр Яагаад вэ? Яагаад вэ? булчинлаг зайд бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайдсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Тэгтэл тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилэн гой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцсахныг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдис байна. Сансан шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Хадны хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэмдээц? Чимээгүй. Энийг аваад яав. Эрхэмдээц. Өршөөж хайрл. Өршөө. Фитнес мэрэгчлэн гिचгчээ. Гэтэл би ганц килограммжин хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдах нэ. Одоо юм идье. Шоколад байхад имчилгээ хэд хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэглэмийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэхтэй байгаа. Хэн? Талх залуу. Талхны Монголог хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна уу? Баяр юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тус нэг чилээжтэй ноён талхаа. Тэнэг нарийн боовнууд. Би 7 хоногийн дараа олны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээцээ. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээц. Энэ царай муутай үгэн ноён талх юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Томшгүй олон амьдралыг За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа, би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу, сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ?
Окей, эрхэмдээсээ болилто. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Намттай. Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоё ус хаашаа алгуулчих. Хулгайж энийг барь. Энэ талхыг шууд чоронтой очичхоор. Харин та нар хэлхийг авчихсан хаашаа күртэн дээ. Эрхэмдээсээ өршөө эрхэмдээсээ. Эмгүй штэ хүлээгэж ой. Оо, шинэ кава. Дарамд тавтаа морин. Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Гадны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босно нь чиний л буруу. Мо бялуу. Яг зөв. Эндээс яаж гарахаа мэдлээ. Юугны? Сайхан санаа оллоо гэвэ. Тийм ээ, тэгсэн. Ахиад бүтлгүй төл чамаа гүндэг шарагч нь шалчихсан шүү. Үгүй ба талах шарагч нь хэд удаан байлгана. Хэр гайхалтай. Үнэхэр гоё юм ба сайхан юм бэ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж юу лээ? Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна тэнийг талах. Хуранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яаха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад өмнөртгөөс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алуу харъя. Тад авчраад өгдөө. Орхон минь яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талхаа чи үнэхээр шилдэг юм а? Тэр олон мэрэгжилтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг туршдаг байж. Хатан урд наслаг. Ноён талх урд наслаг. Дараачийн уулзалт нь 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгэрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үүснэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин боллоо. Хөөе, энэ дэлхийд хамгийн дуртай нүүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Ой! Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энийн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Оцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин.
Магтаалаас залхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Үсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцсалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэггүй юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мөг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлүүлнэ. Яхаар муу бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгч даатгахад л болно. Маннаган хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу вэ? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа эрхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Чоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Загвар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөөх, талаасаа эхлээд шилдэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Утсаар ярьсан ноён талхны үсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Хувцлалт нь хитрхи хөлөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царамуута цахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энэ ч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наашаа хүрээд ир. Чамд зохих хувцс сонгоод үе ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцс бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Хатгч сонгодог гоё байна шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талагч нь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийн их өөр. Онцгой хувцас ч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хин таалагдаж байна. Элеганс надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүүгээрээ. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Үсчинтэй өргөж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Тоххгүй. Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ир. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ёстой энгийн байгаа биз? Скини аргас байгаа юм л да. Эн чин дэндүү нарийнх юм а. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан
Вест мастер загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун усан бөмбөг вэ? Үсгүй гөлгөр юм байхгүй юу? Үсч байхгүй гөлгөр хувцс. Ахмад 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлтөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцс. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ир. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре баангай танд их ууралж шиг боллоо. Зүгээр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Авангард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре баангай их ууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш үү? Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яг өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутам шиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. И таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана вэ? Энд байж л байна штэ. Энэ хувцс ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд л надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шилдэг хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үү? Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэх үү? За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи болоо болно. Бурхан минь, энэ талх чи юу вэ? Болчих юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён талх. Ягаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадчиг булчин карта Яаж юм хөө яалгардаг байна? Тэний ганцгой гэж бодсон чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн юм болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод их хэрж явах шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гисэн Андре бан захиалга өгнө. Мэдлээ. Ноён талх үнэхээр гоё биетэй юм аа. Мэргэжлийн ёгчин. Өглөөний мэнд. Хөөх, Шоко чи үнэхээр мундаг юм аа. Яаж ингэдэг юм бэ? Йог. Биеийг уян хатан болгодог дасгал. Ийм хин юмд сүрж гэнжиг. Би ч гэсэн залуудаа йогч юм байлаа шүү дээ. Хөөх, мундаг юм аа. Тэгвэл та нэг хийгээд үзэх үү?
За тэгвэл нэг биеэ хөдөлгөөд үзэх үү? Яадаг вэ би Та нуруугаа их хүнд гэмтээжээ. 1 сарын турш бие хөдөлгөж болохгүй юм байна. нэг сараа үсчний газраа яах болж байна? Ажил ихтэй байгаа байх нь санаа зовлтгүй. Манай эмнэлгийн нөхөн сэргээ хэмчээр эмчлүүлэхээр удахгүй эдгчгнэ. Гүмтрий. Намасте. Гүмтрий бол Энэтхэгийн Тажимагийн йогийн багш байсан. Кекний хатан хааны йогийн тэмцээн 5 жил дараалан дөрвүүлсэн. Нөхөн сэргээ хэмчилгээ, физик хэмчилгээг аль алийг эзэмшсэн талхчны газрын хамгийн шилдэг эмч. За нэг хараацгаая. Энийг бол одоохон эмчилж чаднаа. Энэ чинь юу болж байна? Нуруу мань бэртээгүй байснасаа илүү сайхан болж гоо. Эдгчгсэн болохоор чинь би одоо явъя та. Намасте. Эмч хүлэгрэ. Үгүй яавал тань шиг уян хатан болж чадах болоо. Тийм ч амаргүй зам шүү. Гойч бэн заагаад өгөлдөө. Тэгэхээр үнэхээр чадах юм биз дээ? Үнэхээр хүсэж байна. Йогийн төв юм. Тэгж байж л начиг уян хатан болж чадна. Намасте. Намасте. Эхний хөдөлгөөн бол хөлөг алцайх. Хөлөө алцайхаа. Талхыг авраарай. Хөлөө сайн алцаж үуч яг суурна. Уучлаарай гэдс маань йог хийгээд. Намасте. Хоёр дахь хөдөлгөөн бол бүрэн тонгоох юм. Би одоо танд харуулъя. Би сунгаад сул тавь. За, нэг хийгээд үзтээ. Энийг бүрэн эзэмшиж байж л йогийг бүрэн эзэмшиж. 3 дахь хөдөлгөөн бол мод хөдөлгөөн. Нэг хийгээд үзтээ. Яагаад ч болохгүй. Энэ талхыг зүгээр орхисон дээр юм байна. Ноён талхаа одоо болж болно. Ой тэр чин юу сөөгөө ингэж хичээж дасгал хийж байхад Таны би хитрхи хүсчихсэн болохоор йогийг бүрэн сурахад хэцүү юм байна. Одоо ингэж буцаад яв. Багшаа юу гэж байгаа юм бэ? Намайг битгий орхихгүй. Мөнгө. Энэ юу вэ? Гэрлээс ч хурдан юм. Мөнгө түүхгээд нэг үсрэлтээр бүгдийг авчихлаа. Тэгвэл 500 вон байна. Хөөх, яг энэ. $1 евро yen. Багшаа Одоо йогийг бүрэн эзэмшсэн. Намасте. энэ чинь үний юм уу? Баярлалаа. Энэ бүгд таны л аж. Тэгээрээ одоо сүүлийн хичээл үлдсэн байгаа. Сүүлийн хичээл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эцэст нь давах ёстой зүйл бол төлбөр тооцоо гэдэг зүйл байдаг юм. Энэ давааг давж чадахгүй бол гарч чадахгүй. 1.100 юу? 10 сая? Хөө энэ чинь арай л хитрхи үнэтэй. Гүй, え、 мэдээж хэрэг төлөлгүй яах вэ? 1
Ноён толгой хаажчаад одоо ирж байгаа юм бэ? Таны нуруу яаж вэ? Зүгээр үү? Юун зүгээр гэж. Яг гинүү юг нү нэг юм сураад хамаг мөнгө бараад зүгээр юм алга. Сүү жимстэй цай аваад ир. За, ойлголоо ирэх мэ? Ноён толгой жимстэй цай. Хөө гайхалтай. Хөөх, эн чинь яг вэ шүү дээ. Яг гэдгийг ий үсгийг хэл хэрэггүй. Хайр мөнгө. Тэгэхээр яг Би сая юу гэж хэлсэн бэ? за мэдлээ. Яна жоо штэ. Ноён толгой тийшээ явж байна. Юу? Наад руу юу? Саяных чинь йогийн хөдөлгөөн биш үү? Ноён толгой та ягд яаж ийм сайн болсон юм бэ? Ийм юмд юуг нь сүржгэн юм. Ий үсэг битгий хэл гэвэжтэй. Яагаад баян ийгээд байгаа юм бэ? Битгий хөл. Танаа үсчний газрыг орлогосойтой байдгийг мэдээд ирж байна. Ийшээ мөнгө хий. Ахтуу бэлэг дайрамчуд байна. Боо хүртэл барьчихаж. Йогийн багшд төлбөр өгсөндөө харамсаад ядаж байхад дээрэмчид хүртэл мөнгө нэхэж байдаг. Ноён толгой юу хийгээд байгаа юм бэ? Хурдан мөнгө өгөөч. Боо барьчихсан байх шүү дээ. Дахиад мөнгө өгөх хэрэггүй. Чадахгүй. Би хизээч өгөхгүй. Юу? Нөө талах чинь. Ноён талхаа. Шоколадын самнаас болтож байдаг. Юу вэ? Сум дуусчихлаа. Гүй ийм талах гэж байдаг аа. Хурдан зогсъё. Хөөх ноён толгой та сая бүх сумнаас нь болтчихлаа гэж үү дээ. Ийм юм гэж бас байдгаа. Ий гэж битгий хэл. Би сумнаас болтчихлаа гэж юу? Йогийн төлбөр төгсөн мөнгө миний амийг авралаа шүү дээ. Намасте. Элсэн чихрийн өшөө авалт. Баярлаа. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшинг нураа ачихлаа. Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэжгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн. Манай найз нөхдөд ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж яваа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өгөх гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Тийм ээ.
Зүгтараа! Нөхдийнхөө талын алдчихсан шүү дээ. Өөдгөө талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Зөв цай. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Элсэн чихрүүдээ бэдэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан солиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж байгаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён талхаа бидний төрүүлээд харьлаа шүү. Маргааш олзъя. Баяртай. Хэмбэ? Би буруу сонссон юм байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж хаваа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм аа. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, эдүүлээ энд яах гэж ирснэ талханд тайлбарлацгаая. Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзгүй дээ. Та тэр чих элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, биеийг чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Энд чинь гэлгаруутай байлын байна шүү дээ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүртэн овоолж угаад гэлгаруутан бэлэнд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамрам зураад өгвөл за дуусчлаа. Ингээд хөлгартаа болоод том болчихдаг. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа. Гэлгаруутан бэлэг болохгүй нэ. Энд чинь хэн зуух вэ? Энүүгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хэн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайсан чихэр болно. Сайхан халуун хайсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтэй жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Тэгвэл одоо эхлэхүү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо шүү дээ. Үдэгрэ, ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Чамсгүй. Одоо яа та? Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо.
Энэ талх яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Хөөх, талхнуудаас илүү том болчихооч. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. За зүгээр дээ. Нэр тасны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Тэгэхээр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ? Энэ чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энэ чинь хөвөн шиг зөөлөн цогтх юм байна. Харин сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь ноён талхаа бид ирлээ. Эн чинь юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. Ноён талхаа ингээд энэ хүн юм бэ? Мен тэр манай үсчний газрын массаж хөвөн чихрийн залуу. Сайхан байна шүү. Сайн байна.